Би удахгүй Instagram чаттай ер нь хариулахаа болон байх. Үүний шалтгаан нь гэвэл нэгт над руу ирж байгаа чатуудын давтамж амар ихсээд байгаа. Хоёрт газардлаггүй хүмүүс амар бичих болсон. За газардлаггүй хүмүүс гэдэг нь болохоор жоохон мэдрэл муутай хүмүүс эхэлж байгаа. За тэгээд газардлаггүй мессеж авах нь надад үнэхээр ядаргаатай байна. Хэцүү байна. Тэгээ би өөрөө хувьдаа энэ асуудлыг зохицуулах ёстой учраас хувьдаа би авч чадах үйл ажиллагаа арга хэмжээний гэвэл чат унших байх. Тэгээ угаасаа миний Instagram чатаар ямар ч тийм ажил чухал яриа ерөөд бол өрөндөггүй. Хэрвээ ямар нэгэн асуудал үүссэн байх бол миний имэйл рүү бичээд асуудлаа зохицуулж болдог. Гэтэ таргуун уншлагын нэмэлт дээр асуудал үүсэх тал дээр бол ерөөдөө бол 99% таагаар та өөрөө зүгээр имэйлээ ухахаас залхуурсан гэдэг ч юм уу эсвэл имэйлээ ухаагүй байж таардсан шүү. Тийм тэгээд автомат машин хүм болгонд имэйлийг сайн явуулж чадж байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээ би өдөржин ингээд хүмүүст ингээд яг нэг юм ингээд спам фолдер руу шалгасан уу, ингэсэн үү, инбоксонд дүүрсэн байна уу гэдэг юм ажилтаа болцсон. Тийм тэгээд тэрний хажуугаар нь ингээд мэдрэл муутай, газардлага муутай хүмүүсийн чат амир ирдэг болцсон. За тэгэхээр сүнслэг нийгэмлэгт ер нь ийм нэг асуудал байна. Ийм газарлагаа алдсан хүмүүс амар олон байх гэдэг сүнслэг бясалгал сонирхдаг хүмүүсийн дунд, астролог энэ сонирхдаг хүмүүсийн дунд. За тэгэхээр ингээд даангаас бясалгал хийгээд цагаа идээд йог хийснээрээ эрүүл сайхан хүн болно гэж боддог те. Энэ үзэл бодлоос болоод энэ газарлагаа алдсан солиотой мэдрэл муутай хүмүүс жоохон олшроод байгаа. За яг үндэ тийм биш юм аа. Таны дээгүр хүрдүүд доогуур хүрдүүдээсээ төрүүлээд хөгжчих юм бол та ер нь бол солиорлын байдал руу орж эхэлдэг. Тийм болохоор та хэрвээ дээгүр хүрдүүдээ хөгжүүлмээр байвал ингээд зүүн бэлэгтэй бясалгал хийдэг тийм хүн болмоор байвал доогуур хүрдүүдээ яг адилхан арчлаад хөгжүүлэх ёстой. Бүр шаардлага шүү. Энэ шаардлага юм аа. Ингээд суурн бат бөх байж ич суурн дээр нь юм босноо. Суурн байхгүй болохоор дээр нь байгаа юм ингээд хийсэд ингээд алга болоод байна л гэсэн үг. Барьцгүй болоод байна. Газардлаггүй болоод байна. Үндэсгүй болоод байна гэсэн үг. За тэгэхээр яаж газарчлагтай болд юм бэ гэхээр шууд доогуур хүрдүүд дээр ажиллаж болно. Гэхдээ ерөөхдөө бол зүгээр махан ертөнцийнхаа санхүү материалын ертөнцийн юмсуудыг анихгүй байхад хангалттай. Ер нь бол тийм ч хэцүү бол биш. Гой хувц өмсөн ингээд гой биеийн таатай хувцас өмсөөд энэ биеийн сенсац өдрөө таашаа амттай хоол идэн арх дарсаа хаяа уужи тэрнээсээ кафе авчи хаяа шоуд тэ спортоор хичээлэлж биеэ хөлрүүл тэ уур уцаараа илэрхийл. Гэхдээ эрүүлэр илэрхийл тэ. Эрүүлэр за уур уцаараа эрүүлэр илэрхийлэх аргууд гэдэг юм бол уурлаг хийхдээ уурлагаар илэрхийлж болж байна. Уур уцаараа талаар зураг зурж болж байна. Шүлэг бичиж болж байна. Дуу сонсч болж байна. Металл хөгжим энэ төр сонсож болж байна тэ. Тэгэхээр металл хөгжим сонсож байгаа хүмүүс чи яг үүндээ доогор хүрдүүд амар хүчсэн байх нь шүү дээ. Тэ. Тэгэхээр металл хөгжим сонсож тэрүүгээр ингэж уураа гаргаж болж байна. Тэ. Эсвэл хүмүүст хай хэлж болж байна. Ингээ чи миний амар уурыг өргээд энэ чи ясаа лайтай юм бэ гэж хай хэлж ах ч окей шүү дээ. Окей байхгүй тэ. Хай илэрхийлэх тэрийг хэлэх. За тэгээд манай бясалгал хийдэг цагаан олтнууд болохоор яг үнэндээ л уур нь хурж байгаа юм тэрийг өөрөөсөө аниад байдаг шүү дээ. Бүх юм тайван амгалан байна. Амгалан байна гэдэг ингэх гээд. Ингээл хаар солиорол руу уртчихна гэсэн үг. За тэгээд өөр газардлагатай болох аргууд гэдэг юм бол видео тоглоомоо тоглоно, бизнестэй анхаарна. Видео тоглоом яагаад газарчлах сайн юм бэ гэхлээр видео тоглоом хүний нэг өрсөлдөөнийг төвчүүлдэг, өрсөлдөөнт мэдрэмжийг төвчүүлдэг. Ялангуяа өрсөлдөөнтэй видео тоглоомод. За хэрвээ өрсөлдөөнтэй биш видео тоглоомод бол хүний нөгөө нэг нүд гараараа нүд чихээрээ сонсох тэр таашаалын мэдрэмжийг нэвтгүүлж болно тийм. За тэгээ нөгөө талаараа видео тоглоом нэгтгэх юм бол бас нөгөө дээгүүр тархины үйл ажиллагаа идэвхжээд ирж байгаа. Тэгээ ямар видео тоглоом гэдгээс хамаарна. За тэр яг уу тэгээд тэгэхээр өрсөлдөөн гэдэг зүйл одоо хүртүүдийг аягүй сайн идэвхжүүлдэг. Бэлгийн харилцаа доогуур хүртүүдийг идэвхжүүлдэг. Гэтэ хэрвээ та замраагүй бэлгийн харилцаанд ормооргүй байвал одоо тогтсон хамтрагч бэлгийн хамтрагч байхгүй байгаа болвол юу яана? Гараасаа урлагийн бүтээл гаргана. Тэгэх юм бол бэлгийн харилцаанд орох шаардлагагүй болдог. Яагаад бол бэлгийн харилцаа болон гараасаа юм гаргах, юм бүтээх гэдэг нь хоёулаа адилхан энергиэр цэнэглэгддэг гэдэг ч юм уу тий адилхан энергийг түлшээ болгодог юм уу activity буюу хөдөлгөөн гэх юм одоо юу гэх юм бэ тийм зүйл байгаа.
Тийм байна. Тэгэхээр би гараасаа юм гаргана гэдэг болохоор шүлэг бичнэ, дуу зохион, дуу дуулна, зураг зурна, дизайн гаргана, компани санаа, бизнесийн санаа гаргаад тэр компани бизнесийн санааг хэрэгжүүлнэ гэдэг ч юм уу те иймэрхүү байдлаар. За ингээд газардлагаа маш сайн арчлаад авч явах юм бол доогуур хүрдүүд нэг хүчтэй болчихж байгаа те. Тэгээд энэ дээрээ нэмээд нөгөө бясалгалаа хийн, цагаан олоо идэх гэдэг ч юм уу, йога мантраа хийн, тархи ажилуулна, зүүн бэлэгтэйгээ холбогдно, цаад биетүүдтэй холбогдно гэ энийг ийм суйртай байж аж дараагийнхаа ама хийнэ, эхлээд суураа хийнэ. Тэгээд хүрдийн бясалгалуудыг харах юм бол дандаа өндөр сүрдээс эхэлдэг. Номер 1 хүрд буюу доотлын улаан өнгөтэй. Махан би аюулгүй байдлыг хариуцдаг хүрдээс эхэлнэ. Тийм. Дээрээсээ доош гэж доороосоо дээш эхлэх хэрэгтэй. Ингээ суурийг бүтчихий суурин дээр нь тэр нөгөө нэг дээгүр хүрдийнхаа нуудыг зохицуулах, оруулж ирэх хэрэгтэй байгаа шүү. За тэгээд тийм ээ. Тэгээд сүнслэг нийгэмлийн хүмүүс ингээ ерөн жоохон муу нэртэй, тэнэг мангар гэсэн нэртэй байгаад гэдэг учир нь гэвэл зүгээр л газарлагаа алддагтай холбоотой. Тийм байна. За тэгэхээр тийм байна да. Өрөмгүүдээ тэгээ хэрвээ ажил хэрэг чухал юм ярмаар байгаа бол миний имэйл рүү бичээрэй. Би ерөөдөл Instagram хаягнда нэг хариулахаа болж байгаа. Угаасаа утга учиртай чат ч тэрэн дээр тохиодог. Ингээл хүмүүс би холбоосоо болохгүй ингээ би өмнөөс нь инбоксыг нь ухаж өгөх ёстой юм уу? Яах ёстой жоо сонин чат амар хэрдэж шүү. Тэр чатууд нь болохоор зүгээр л жоохон дургу өргөм. Тэгээ тэр чатаас гадна юм жоохон мэдрэл мотой солиотой юмнууд амар хэрдэг болцсон. Тэгэхээр би одоо тий өөрийнхөө амгалан байдлыг өөрөө хангах нь миний хариуцлага, тэр хүмүүсийн хариуцлага биш, миний хариуцлага учраас би өөрийнхөө амар амгалан хамгаалаад чатаа ирэхэд бол харахаа болж мэднэ шүү. За тийм ээ, бүгдэнд амжилт хүсье. Асуулт бодлоо, санал зурж байгаа бол тэрийг комент хэсэгт илэрхийлээрэй. Баяр таа.